хүнээр бүх ажил явдаг, хүний бүх мэдрэмжэн дээр суурилж ажилладаг ийм салбарт бол хамгийн том ганхал болж байна. За сайн байцгаана уу? Намайг Гантлаг гэдэг MGC Star Group-ийн бизнес хөгжил хариуцсан захирал хийдэг ажилтай байна. За. Шууд энэ асуултыг шүүмж гэж хүлээж авахаас өмнө бид нар тулгарч байгаа асуудал те гол зүйл гэж бодож байна. Тэгээд одоо миний харж байгаа өнцгөр бол нэгдүгээрт өөрсдийн концепц байхгүй. Концепцийг ерөөсөө дагадгүй. Одоо өөрсдийн юм ялгарх онцлогийг гаргаж өгдөггүй. Энэ бол хамгийн том алдаа гэж бодож байна. Богинохон зайд одоо жишээлбэл бизнесээ явуулахын тулд өөрсдийн одоо нэг сүнсгүй байгаа нь одоо рестораны сүнс чинь одоо хоол, үйлчилгээ тэ үйлчлүүлэгч хоорондын харилцаа, итгэл тэгээд цаач нөгөө бараа бэлтгэн нийлүүлэгчдийн бас юм тогтмол үйл ажиллагаа гэдэг ч юм уу бүх зүйлс багтжээдэг. Тэгээд концепцоо эхлээд зөв тодорхойлсон мөртлөөсөө түүнийгээ барьж явдаг нь одоо манай салбарт тулгараад байгаа гол асуудал гэж харж байна. Чанартай бүтээгдэхүүн, за мэдээж мэргэжлийн ажилтан, тэгээд 3 дугаарт нөгөө түрүүний хэлдэг өөрсдийн сүнслэг байдал буюу одоо концепцоо даах гэж би хариулмаар. За одоо яг Монгол улсад нийтээрээ өөрсдөө бид нэг юм хүний нөөцийн дутагдалд орсон тий. Тэгээд одоо хизээ сайжрах юм бэ гэвэл энэ хизээ сайжрахгүй байж магадгүй шүү дээ. Бид нэр зөөхөн хамтаа дүрэл багассан. За энэ хор уршиг нь бол одоо жишээл манайх шиг манай рестораны салбар шиг хүнээр бүх ажил явдаг, хүний бүх мэдрэмжэн дээр суурилж ажилладаг ийм салбарт бол хамгийн том ганхал болж байна. Одоо нөгөө баг хүн дээр суурилсан тий хөдөлмөрийн бүтээмжийг нэмсэн ийм үйл ажиллагаанууд юу хийж болох вэ гэж үзэх юм бол та мэдээж нэгдүгээр өөрийн байгууллагын соёлыг бий болгох хэрэгтэй. Энэ бэр бол жишээлбэл ганц ресторан гэхээр бид нар тогооч гэж ойлгоод байдаг. Үйлчлэгийн салбарын өчнөө олон менежментүүд байна, үйлчлэгийн салбарын өчнөө олон залуучууд байна. Нийгмийн дагаад Жинзи гэдэг нэг шинэ ойлголт гараад ирсэн. Тэр салбарын хүмүүс нь одоо тэр үеийн хүмүүс нь одоо манай дээр ажилтан болоод гарч ирж байна. Тэдний сул тал нь бол одоо өөрийгөө илэрхийлэх чадвар байна те. Рестораны бизнес болохоор өөрөө харилцааны ажил одоо фронт талдаа. За хаад талдаа бол нөгөө нэг өндөр бүтээмж шаардсан ийм хоёр талтай ийм ажил яваад байдаг. Тэгэхээр бол таныг дагж байгаа эсвэл танд итгэж ингэж орж ирж байгаа ажилтан болгоныг та өөрийн байгууллагын соёл, өөрийн манлайлах чадвараараа ерөнхийдөө дагуулж байж таны бизнес илүү амжилттай явах юм аа гэж би бас бодож явдаг.